За өнөөдөр би залуу хүмүүсийн төлөөлж болж энэ хүчирхийлэлд өрсөд байгаа ээжүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөөлж би өнөөдөр энэ зогсож байна. Өнөөдөр бидний үр хүүхэд хойшид ч ирээдүйд ч яаж амьдрах баталгаа алга байна. Бид нар өнөөдөр яг яаж амьдрах ёстой вэ? Бидний үр хүүхэд өнөөдөр хүчирхийлэлд өртөгцөөр байх уу? Эмэгтэйчүүд, ээжүүд бие үнэтэй гадуур яваад байх уу? Ажлын баталгаагүй, амьдралын баталгаагүй. Ээжүүд эмэгтэйчүүд өнөөдөр хүчирхийлэлд өртөө чимээгүй байгаад ах уу? Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд өнөөдөр харанхуй нийгмийг тэр харанхуй өрөөнд өөдрөг хайдаг байх ёстой юу? Яриг наашир. Наашны бүгд. Өнөөдөр эмэгтэйчүүд, ээжүүд, хүүхдүүд, эхчүүд үрс минь өнөөдөр тайван амьдрах эрх алга биднэрт. Өнөөдөр бид нар дуугаа явсаар байвал ирээдүйд магадгүй 5-10 жилийн дараа энэ их орн чинь, үр хүүхэд чинь энэ Монгол гэдэг үндэстэн уусаад алга болох нэ. Өнөөдөр яагаад ээжүүд, эмэгтэйчүүд харийн орны иргэдтэй суугаад байгаа юм? Өнөөдөр Монгол залуучууд муудаа биш ээ. Муухайтай биш. Өнөөдөр тэр эхчүүд, ээжүүд яагаад тэр гадны орныг зорж амьдраад байгаа, ажиллаад байгаа, үр хүүхдээ хаяад яваад байгаа юм? Яагаад гэр бүл салт явагдаад байгаа юм? Яагаад хүчирхийлэл үйлдэгдээд байгаа юм? Яагаад тасн зогсоохгүй байгаа юм? Яагаад үр хүүхдээ гадлаа хүчирхийлэлтэй юм хийхгүй байгаа юм? Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ямар их олон мянган үрс ээжүүд минь байна. Тэдний төлөө төрсөн юу хийж юм? Харанхуй өрөөнд харанхуй орчин зүгээр л чимээгүй. Уйлаа суухал тэрэл хүмүүсийн төлөөлөл би зогсож байна өнөөдөр энд.